Өдрийн мэнд, итгэлийн эгчээ. Миний асуулт Матай номын 8 дугаар бүлгийн 28-аас 34 дугаар ишлэлтэй холбоотой юм. Гэхдээ би энд ишлэлийг уншилгүйгээр зөвхөн асуултаа л тавья. Эзэн Иесус Христ чөтгөрүүдэд эзэмдүүлсэн хоёр хүнийг муу сүнснүүдээс нь чөлөөсний дараа ард түмэн шударга бус байдлаар түүнийг нутгаасаа хөөдөг. Энэ нь тэд эзэнд итгээгүйтэй холбоотой байсан уу? Эсвэл тэд түүнийг дахиад олон хүнийг муу сүнснээс чөлөөлөхийг хүсээгүйтэй холбоотой байсан уу? Таны хариултанд баярлалаа. Матай номын 8 дугаар бүлгийн 28-аас 34 дугаар ишлэлд өгүүлсэн зүйл нь юу вэ гэхээр энэ нутагт бурханд итгэлгүй хүмүүс их байсан ба тэд өдөр тутмын амьдралдаа ил бичид, хараал гэх мэтийг хийж, чөтгөр сүнс, шүтлэг шүтээнүүдэд мургадаг байв. Тиймээс ч тэдний дунд төлөвч, мэрэгч, илвч хүмүүс их байсан юм. Тэгээд эзэн Есүс Христ ирээд тэнд сайн мэдээг тунхаглаж, гайхамшгуудаа үлддэг. Бичвэрт өгүүлэхдээ тэр тэнд маш олон муу сүнснүүдэд эзэмдүүлсэн хоёр хүнийг үүнээс нь чөлөөсөн гэсэн байдаг. Эзнийг энэ хоёр хүнээс чөтгөрүүдийг нь хөөж гаргахыг харсан бусд нь хэлэхдээ энэ бидэнд сайн зүйл биш. Тэр бидний ашиг орлыг нураахаар иржээ. Тэр бидний наймыг булааж байна. Бидний өрсөлдөгч болж байна. Тиймээс энэ бидэнд муу. Назаретийн Есүсээ өөр газар руу яв. Биднийг шүтэн шүтлэг, мэрэгч төлөгч нартай минь тайван байлга. Бид энд өөрсдийн хийдэг зүйлээ хиймээр байна гэцгээдэг. Тэр хотод болсон явдал ийм байлаа. Тэд бурхны өмнө шудраг бос байж, муу мухайг үлдэн, чөтгөрийн зэмсэг, ёр муугийн боолн болж амьдарч байсан. Тэд эзнийг гайхамшгаа үлдэн сайн үс хийгээсэй гэж хүсээгүй. Харин ч өөрсдийн наймаага үргэжлүүлэхийг л хүссэн юм. Учир нь тэд илб хийж, мэрэг төлөг тавихтаа бусдаас мөнгө нэгдэг байсан бол харин бурхны ажилд үн төлбөр гэж байддаггүй. Эзэн ямар ч төлбөр нэхэлгүйгээр хүмүүсийг муу ёрийн сүнснээс чөлөөлж өгдөг. Харин илвч, мэрэгч төлөгч нар үүгээр ашиг олдог байсан болохоор үүнд нь ихэд ууралцгаасан юм. Тэд хотыг захирдаг хүмүүс байсан тул эзэн Есүсийг хотоос хөөдөг. Учир нь тэр тэдний наймааг нэг ёсондоо сүрүүлж байсан болохоор. Тэд мөнхийн амьдрах хийгээд амар тайван, аз жаргал дунд бурхантай хамт амьдрах талаар огтхон ч сонирхоогүй. Тэдний сонирхол ердөөл ашиг хонжоо байв. Гэхдээ бид эндээс юу сурч авч байна вэ? Өнөөдөр ч иймэрхүү хүмүүс хаа сайгүй байдаг. Харин бид үүнийг мэдэх болохоор аль хэдийн үүнд бэлтгэгдсэн юм. Бид юу ч тохиолдсон бурхантайгаа хамт байна. Жинхэнэ аз жаргалыг бурхан л өгдөг.